Сайн байна уу? Гайхалтай амьдралыг өөрийн гараар бүтээхээр эрмэлзэн тэмүүлж, ур чадвараа хөгжүүлэхээр зорж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тантай Английн Лондон хотоос Их Британий хамгийн их ихтгэл хүлээсэн бизнес удирдах шагналын эзэн, амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батцух, Яма бид хоёр та бүхэндээ хүний нөөцийн чиглэлийн асуудлаар ярилцлага хүргэж байна. Ингээд дараагийнхаа асуултыг тавиад явчих. Энэ нэлээ олон асуултууд ирсэн байж байгаа. Тэгээд дараагийн асуулт нь болох зэрэг жижиг дунд үйлдвэрлэл одоо бүтээмжийг цалинтай уялдуулсан оновчтой жишээ байна уу гэдэг талаар хариулт авахыг хүссэн байна. Ингээд яг энэ талаар ярилцъя гэж бодож байна. Гайхалтай. Сайн бацхан хүмүүсээ та бүхэнтэйгээ дахиад энд 7 хоногт уулзж байгаадаа баяртай. Нэмэр хоёр өнөөдөр та бүхний өнөөдөр цаг гаргаад өөртөө хөрөнгө оруулаад оюун санаагаараа энергиээр бид нартай дахин мэдж байгаадаа төвд их баяртай. Тэгэхээр энэ гоё асуулт явуулсан хүмүүстээ бац баяртай байна. Жижиг дунд үйлдэл бүтээмжийг цалинтай уялдуулсан оновчтой жишээ байна уу гэж асуусан байна. За тэгэхээр энэ оновчтой жишээн дээр би хамгийн түрүүнд эхлээд ярив. Тэгэхээр энэ маань юу вэ? Henry Ford гэж та бизнес эрхлэгч Америк хүн байгаа тийм үү? Анх удаа хүн баячууд ундаг гэдэг ойлголт байж хаад тэрийг одоо ердийн иргэд унах хэмжээний боломжтой, чадвартай, тэрийг одоо машиныг маш хямд үнэ өртөөр боловсруулан гаргаж ирэх тэр цоошин сэтгэлийг бий болгож гисэн, цоошин санаачлалыг бий болгож гисэн маш амжилттай энтерпренеурын нэг байгаа. Өнөөдөр бүх дахиад 100 гаруй жилийн хугацаанд яг энэ хүний хийсэн одоо ярьсан хэрэгжүүлж явсан тэр бизнес технологийн системийн бизнесийн үйлдвэрлэлийн процессын системийг ажлын бүтээмжийг яаж үнэлэх вэ гэдэг систем одоо хэрнээ олон мянган олон сая бизнесүүд дотор хэрэгжүүлээд явж байгаа юм жишээ байгаа. Тэгэхээр энэ жишээний Henry Ford-ийг хийж чадсан одоо харж байгаа ойлголтоор Henry Ford-ийг хийж чадсан юм бол машины эд анги механизмын үйлдвэрлэлийн одоо процессын жинхэнэ системийг бий болгож ирсэн. Урд нь ерөөсөө машин гэж юм гараар хийдэг байсан үйлдвэрлэдэг байсан. Тэгэхэд мань хүн технологи дээрээс нь оруулж ирсэн. Энэ хүмүүсийг ямар богино хугацаанд яаж энэ хүмүүсийг олон мянган машин үйлдвэрлэх вэ? Энэ үйлдвэрийн ажилчдаа яаж баг хөлсөөр олон машин гаргах вэ? Өдөрт хэдэн цагийн хооронд цаг болгонд хэдэн машинчүүдээ нэг тийм тооцоод гаргахаар бүр тооцоолсон байгаа юм. Ер нь хямд хөлсөөр яаж одоо богино хугацаанд олон мянган машин үйлдвэрлэх вэ гэдэг тэр асуултын хариултыг бол Henry Ford өөрөө гаргаж ирсэн байгаа. Хэрвээ танд яг энэтэй одоо энэ асуултыг асууж байгаа хүн бол Henry Ford-ийн ашигласан тэр дагаврыг ерөнхий хүний түүхийг сан уншаад судлаад үзээрэй. Тэр үйлдвэрлэлийнхаа процесстаа яг яаж ашиглах юм ингээд судлаад үзэх. Үнэхээр гайхалтай. Би хүнээр яаж хэлсэн байна гэдэг яг яхахгүй тоо анализ системтэй хэмжээсийг маш нягт нямбаа тодорхой тооцоод сурсан жишээ бол яг энэ хүний бүтээсэн бизнесийн систем дээр харагддаг. Тийм учраас манай одоо бизнес эрхлэлтийг дагуулсан маань зүгээр одоо нэг хүн яаж байгаа нь мэдхгүй, тийм юу хийсэн нь мэдхгүй, хэдэн тэрбум өгөөд гаргана гэсэн ойлголт бол арилж ирэх юм. Энийг бид нэр сурахын тулд ерөөсөө гайхалтай жишээ нэг бол яхахгүй бидний өмнө Henry Ford гэж хүн байгаа даа. Тэгэхээр энэ Henry Ford гэдэг хүний одоо амьдралын түүх бийч вэ? Одоо Америкчууд яасан гэдэг нэг Америкийг бүтээсэн хүмүүсгээд нэг кино гэдэг тийм олон ангитай. Тэгээд тэр кинонд гэсэн Henry Ford-ын гарч ирсэн ер нь олон түүхүүд байгаа. Тэгэхээр энэ мань хүний biography гэдэг шиг амьдралын түүхийг судлаад хаанаас яаж энэ тооцоо гаргаж ирсэн, бизнес санаачилж оруулж ирсэн тэр системийг яаж боловсруулсан гэдэг талаар ер нь уншаад үзэх гэдэг шиг яагаад гэвэл энэ маань яг жинхэнэ одоо бизнес оруулж ирсэн юм байгаа. Ер нь тэгээд иймэрхүү жишээ ярих юм бол Японд маш олон иймэрхүү яг системчилсэн ийм техник технологи хүний нөөцийг яаж авсарч ашигласан маш олон гайхалтай системүүд байдаг. Тэгэхээр энэ жишээнүүд бол маш олноор байгаа. Henry Ford зөвхөн нэг нь. Тэгэхээр та энэ дээрээс одоо чөлөөтэй яг өөртөө зориулаад тань шиг адилхан үйлдвэрлэж бүтээсэн хүмүүсийн алдартай бизнесийн тэр системчлийг судалж одоо илүү сайн мэдж аваарай гэж танд хэлэх байна. Тэгээд ер нь одоо ингэж гаргадаг л миний одоо зүгээр хар ухаанаар ингээд ажиллаад тооцоогоод ингэ гаргах юм. Ер нь нэг жил ангиг устгахад гах хугацаа машин одоо тий хүний хөдөлмөрийг бодтойгоор хэмжиж үзэх. Энэ одоо ерөөсөө гол төлхөөр эд хэсэг юм байгаа даа.
Тэгэхээр нэг юмыг бүтээхэд за би энийг одоо жишээлбэл энэ цамцыг ойход бол нэг хүн хитэн цаг суугаад ийм ойдлоо те энийг нь одоо мөрийг ойход хийм байх одоо юу юм хүзүүг нь гаргахад хийм байх доод эмжээг нь гаргахад хэдэн минут болох юм байна цахилгааны нь ойход хэдэн минут болох юм байна гэдэг бүгд өөр өөрөөс тодорхой хугацаатай энийг эсрэхтэй хэдийн хугацааны хугацаа гардаг юм байна гэдэг энэ хэмжээ болгонд танд одоо бодоход маш их боломжтой байгаа. Тэгвэл энэ хэмжээг гаргаж ирчээд за энэ хүн энийг хийхэд ийм хэмжээ олж байна. Энэ хүний араас гараад өөр хүнд очиход энэ хүн бас хэдийн хэмжээний хугацаа гарч байна. Та бүхэд үстэй хугацааг нь өвчүүдэд бодоод үзлээ. За эсвэр хийдэг нэг хүн бай гэж боддог. Эсвэрийн хийчээ дараагийнхаа дамжлага руу шийдвэрлэхэд тэр хооронд тэр хүн яг хажууд нь байж хам бол алхаж гүйж очихгүй тийм эсвэл өөр тийшээ одоо хин нэг нь гүйж ирж авахгүй. Тэрний оронд яг дэрэлт нь хажууд нь яг урсаад хажууд нь байж ах юм бол илүү хялбар байна гэдгийг бол олон бизнесүүд ойлгосон. Тийм учраас одоо техник технологийн үед бол маш дэвшилттэй юм аргууд ирмэн годоор нь гүйжээдэг шүү дээ. Тийм үйлдвэрүүдэд. Тэгэхээр бид нар юу гэж хэлэхэд байна вэ? Тэр мөч болгоныг бид хэмжиж гаргаж ирдэг. Нэг ийм үйлдвэрт хэдийн хэмжээний юм гардаг юм байна. Ийм хэдийн хэмжээний ширээ зоох хэрэгтэй. Ийм ойдол чинь ийм одоо зах үйлдвэрлэлийг ойдог чинь хэдийн ширээ байх хэрэгтэй юм бэ? Хэдийн ширээ байх ёсгүй юм бэ гэдэг тооцоод бид нар бодтойгоор хэмжиж гаргаж ирдэг. Тэр бүхнийг ингээд бүгднийг ингээд бодтойгоор хэмжиж гаргаж ирээд нэг процесс явагдаж байгаа шүү дээ. Та үйлдвэрлэлээ зүгээр бодтойгоор нь хараа. За энэ хүн энийг хийхдээ ингэж байгаа. Одоо гутал байжсэн чинь гутлынх нь эсгүүрийг ингэж гаргана. Ойдлын арьсаа илгэхдээ ингээд хэдийн хугацаа зарцуулж ингээд гардсныхын дараа ингэдэм байна. Энийг ингэж үснэ, ингэж хайчлаа. Энд нь юу юм. Тэгээд уулын ингэж ойно, ингэж чинь гэдэг чинь ингээд бүгд жижигхэн биетэй бүх юмудаа үдч чадчих байгаа. Та бүр процесс гаргаад үзсэн. Төгшөөхгүйгээр бүр нэг ширхэг үйлдэл болгоныг ингээд тооцоолоод бодоод үз. Ингээд нийлүүлсний дараа за ийм болж байна. За энийг гаргахын тулд энэ ажлуудыг энэ хүн үүсгэн. Энэ ажлуудыг энэ хүмүүс үүсгэн. Тэ? Энэ хүнийг одоо дадлгажуудад хэдэн секундын хооронд одоо 5 минут 25 минут хийдэг байсан ажлыг нь 5 минут яаж болох вэ гэж хэмжээд үз. Тэрийг хасаж болох юм уу юм? Энэ нь англиар бид нэг precision гэж ярьдаг. Маш тодорхой жижигхэн одоо наривчилсан тэр жижигхэн цэвийг олж дарахын төлөө бид нар маш их ажилладаг. Хэмжээс гэдэг ойлголтууд ерөөсөө нөгөө монголчуудаар хэлээд одоо хэмжээд нэг огт гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тийг бид нар яриад байгаа. Тэгэхээр ерөөсөө бизнес дээр бид нэг бүх юмны эд хэсэг холбосон хүснэг гаргаад хооронд нь холбоо тооцоог нь гэдэг. За ийм хугацаанд ингэж гаргаж байна. Гэхдээ ингээ гаргалаа гэхэд манай үйлдвэр ашигтай байх ашиггүй байх уу? Энэ хугацааны дараа нэг шиг материал бүгдээ гараад ирнэ. Энийгээ бид нар яаж одоо зах зээл дээр үнэлэх вэ? Одоо анхны юугаараа бол ийм хугацааны дараа хэдэн хүн ажиллаж байгаа нэгсний дараа энэ хүн чинь ийм хөлсөөр ажиллаж байна. Энийг яаж яах вэ? Зүгээр тоогоод таамгаар ч гэсэн тоо мэдгүй байжсэн ч зарим нэг таамгаар тоо тавьж үзээ дараа нь сууж болно шүү дээ. Тиймэрхүү аргаар ихтэй нийт бүх эд хэсэг холбосон хүснийг гаргаж өгөөд бүх хэмжээсүүдээ хооронд нь нэмж хасч уйлдуулж үзээд таны тархинд яг бодтойгоор биетэйгээ гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгж болцсныхаа дараа за энэ бол яг бодтой систем үүсэж байна гэдэг үйл ажиллагааны жинхэнэ процессын бүрэн системийг та гаргаж ирж байгаа. Тэгээ гаргаж ирснийхаа дараа тест юм. Тэр чинь бодоогүй энэ тест чинь болоогүй. За болгож ирснийхаа дараа за энэ ингээд энэ энэ хүндээ албатай энэ нэг сайн дадлгуудад ингээ өгчүүд энийх нь минут гайгүй болох юм байна. Энэ хүний суул зогсоох гайгүй болох юм байна. Их жишээ нэ. Тэгэхээр иймэрхүү жишээний бид нар өөрсдөө маш сайн одоо тэр хүмүүсийн хооронд уялдаа холбоог дахин сайжруулж тест олон удаа хийжээж тэр жижигхэн хаана доодод ингээд цэгнүүдийг хольж өөрчилж одоо тус бүрт нь одоо тодорхой хүн болгонд шаардлагатай IT-ийн зааварчилгааг нь бэлтгэж өгөн тийм үү. Тэр хүн болгонд одоо зааж сургаж өгнө. Тэр хүнийг бүр дадлагжуулаа за энийг бүр урд нь анх удаа гэхэд одоо 20 минут хийдэг байсан бол дараа нэг 2-3 минутын 5 минутын удаан дадлагжаад ирсэн хүн бол маш хурдан хийх чадвартай болдог. Тэгэхээр тийм хэмжээнд хүрэх хүртэл бид нар ингэж зааж сургаж ажиллах хэрэгтэй болох юм тийм үү. Тэгэхээр тэр системээ боловсронгуй болгоод ингэж ирсэн үедээ бид хөлс хугацаа мөнгийг нь хооронд нь үйлчилж за хэдийн хэмжээний хөлс гарч ийн, хэдийн хэмжээний хугацаа зарлуулж ийн, хэдийн хэмжээний мөнгө үн шаардлагатай авах. Тэгээд энэний ард болж байгаа таны заадны мөнгө одоо техник технологийн мөнгө гэдэг олон янзын тоо хэмжээ зарлууд урсж байгаа шүү дээ тий. Тэрийг бол хүн болгон байгаа. Тэгэхээр
та тэр өөртөө тохирсон тэр даалтуудаа сайн уншиж үзээд тэр хэмжээсээ тооцоод үзээд маш сайн precision гэдэг нь маш нарийн тэр тооцоод гаргаж өгөх нь. Энэ аргаар бол бид нар манай бизнесүүд одоо яг нөгөө жинхэнэ Henry Ford-ийн машины үйлдвэр яаж ижилсэн гэдэг шиг баг ингэж гаргасан баг. Хүн болгон тодорхой багаараа ингэж ажиллана гэдэг бол яг precision. Ерөөсөө бидний одоо бид хэмжээс маш нарийн хэмжээсийг тийм нарийн хэмжээс хооронд нь холбож нэгж ийм процесс үүсгэж ингэж үйлдвэрлэх бий болсны дараа жинхэнэ өсгөөрөө за хэдийн хэмжээний хугацаа гарч байна, хэдийн хэмжээний хөсгөж гарч байна. За ийм хэмжээний үн үс цалин ийм хүмүүстэй олгоё гэж шагналаад бид нар бодож болно те. Энээсээ давуулж гаргуул энэ хүн улам чадвартай байна. Тэгэхээр энэ хэдэн шагналын олгоё, энэ хэд нарай их багын үйлдэл хийж гин, энэ баг арай үйлдэлтэй ажиллаж байна. Энэ үнэлгээг нь бид нар өгөө гэдэг тооцоо гаргаж ирдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг бид нар үйлдвэрлэлийн одоо цэвэр одоо тооцоо, ерөөсөө системчилсэн тооцоо энийг гаргаж ирэх ашигладаг арга байгаа. Сонирхолтой аргын тухай ярьлаа тийм ээ. Тэгэхээр ер нь одоо Монголд бол энэ үйлдвэрлэл эрхэлдэг бас нэлээд бизнес хүмүүс байж байгаа. Энэ хүмүүс маань мэдээж өөрийнхөө үйлдвэрлэлийг улам сайжруулах юмсан яавал одоо үр дүнгээ сайжруулах вэ гэдэг ингээ өчнөө олон зүйлүүдийг судалж ингэж явж байгаа байх гэж би бол бодож байна. Тэгэхээр та бүхэн бас энэ Henry Ford гэдэг энэ алдартай хүний аргыг ингээ хэрэглэх. Таны одоо үйлдвэрлэлт чинь хэр үр дүнтэй байх нь юм болгон мэдээж хоёр талтай. Магадгүй зарим нэг юм тохирч болно, зарим нэг юм тохирохгүй ч байж болно. Гэхдээ эцээ танд яг тохирох нь юу вэ гэдгийг та өөрөө бизнес эрхлэгч та өөрөө л гаргаж ирнэ. Та судал гадаадын бусад Япон одоо өөр үйлдвэрлэлд хөгжсөн одоо тий Англи одоо энэ бусад орнуудаас суралцаад биднээс судлаад яг миний бизнес дээр яг тохирсон арга нь энэ юм байна гэдэг Монгол сэтгүүгээрээ өөрийн гэсэн тэр арга технологи тэр одоо цалингаа яаж тэр бүтээмжтэй уялдуулж ингэж гаргаж ирэх вэ? Үнэхээр тэр нь бүтээмжтэй байх юм бол цалингийн окей бүгдийн оновчтой байдлаар нь яг тэр сэтгэл хангалуун үнд нь олгох тэр юмыг нь тогтолцоог нь бий болгох нь бол та бидний хүсэл зорилго шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө жоохон ойлголтыг бидний ярианаас олж авсан бол та яг ямар арга технологиг хэрэглээд амжилтанд хүрэх гэж хүсэж байна вэ? Эсвэл одоо ийм юм хэрэглээд үтсэн чинь үнэхээр энэ тохирохгүй байна, болохгүй байна. Одоо тэгвэл яах вэ гэдэг ч юм уу. Одоо таны одоо өөрийн чинь яг зүгээс болж байгаа асуудлууд нь юу байна? Болохгүй байгаа бэрхшээлүүд нь юу байна? Энэ талаараа манай одоо Monica Batsucik.com вебсайт руу ороод комент хэсэгт нь өөрснийхөө сэтгэлийг бас бид нартай хуваалцаарай, бусдаагаа хуваалцаарай. Ямар нэгэн асуудал авах юм бол бид нар та бүхэнд мэдээллээр хангах болон бусад зөвлөгөө өгөх тал дээр бол нээлттэй ингэж байж байгаа. Мөн хэрв танд бидний ярилцлага таалагдсан бол лайк дараад бусдаа шеэр хийгээрэй. Мөн одоо манай email листэнд бүртгүүлээд олон гоё мэдээллүүдийг хүлээж аваарай гэж хэлэх байна. За баярлалаа хүмүүсээ. Тэгээд өнөөдрийн маань зөвлөгөө танд хэрэг болсон байх гэж бодож байна. Ямар өстерийн цаг гарган сэтгэл гарган өгж байгаа зөвлөгөөнүүд танд одоо таалагдсан болов уу гэж сэтгэлдээсээ найдаж байна. Тэгээд үнэхээр өөрийнхөө ажил амьдрал дээр өнөөдрийн өгсөн зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ, яах вэ гэдэг талаар чөлөөтэй комент хийрээ. Тэгээд тэр болох хэмжээгээрээ танд хариулчих бодно. Тэгээд танд бас энэ өдрийн гайхалтай амжилтыг хүсье. Тэгээд дараагийн 7 хоног хүртэл баяртай. Манай email листэнд бүртгүүлээ гэх юм атаараа тийм ээ. Заавал бүртгүүлээ. Тэгээд эх 7 хоногтоо дахиад уулзцгаая. За баяртай. Бэрхшээл ба болон подкаст 2 мэдээлэл ба хүний сэтгэхүй аудио ярилцлага дээр Моника таны сэтгэхүй яаж ажилдаг, мэдээллийг яаж хүлээн авч ашигладаг талаар ярилцаж, энэ ярилцлага таныг сэтгэхүйгийн зөв ашиглаж сурахад туслах болно. Таны сэтгэлгээнд таны тархинд боловсрогдож байгаа мэдээллийг та яаж шүүж гаргах ёстойг суралцсан. Таны сэтгэхүйд юу болж өрнснөөр амьдралыг тань хааш нь чиглүүлж байгааг мэдэж авна. Бидний тархинд болж байгаа мэдээллийг та яаж боловсруулж ашиглаж байгаагаа олж мэдэж аваарай. Энэ ярилцлага танд сонирхолтой байгаа зогсохгүй таныг амжилтанд хүрэхэд саадуулдаг мэдээллүүдийг хэрхэн тархинаас гаргаж хаях аргад суралцуулна. Та тархиа хамгаалах ёстой. Таны тархинд муу мэдээлэл орсноор таны амьдрал буруугаар эргэх аюултай. Үүнийг сонссноор та
таны сэтгэхүй дотор мэдээлэл хэрхэн эргэлдэж байдгийг ойлгох болно. Нийгмийн сөрөг мэдээллийг яаж боловсруулах тухай суралцсан. Өөдрөг үзлийг өөртөө бий болгох арга барил суралцсан. Мэдээлэл, сенсацийг давсан сэтгэхүйгээ хөгжүүлнэ. Амьдралын дасгалжуулагч Батцүхийн мөнгөн туяа буюу олонний таньдаг Моника Батцүх танд өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцаж маш сонирхолтой, ухаарч, бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна. www.monikabatsuch.com веб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж түүний бусад уран бүтээлүүдэд танилцж тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно. Бэрхшээл ба боломж подкастын цувралууд 2013 оны 100 дэлхийгээр 40 гаруй орнд тархан суугаа монголчуудын амьдралын эрэлтэх хүсэлт, асуулт сонирхлын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоошин урам зориг, итгэл тэмүүлийг бэлгэлсэн гайхалтай ярилцлагууд юм а. Бэрхшээл ба боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахд туслалцаа хэрэгтэй. Эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөөр гүйцэтгэхийг хүсвэл 8877 1338 8877 1338 9915 6053 9915 60 53 дугаарын утсаар захиалаарай. Хэвлэмэл ном, аудио CD-нүүдийг Улаанбаатар хот дотор хаягаар үнэгүй хүргэж өгнө.